Сайн байна уу? Сайн байна уу. Премент. Өдрийн төргий. Танд одоо линкийг явуулчих. За. Хүмүүс орж ирэх байх шүү. За тань руу явуулчихлаа гинэ. За. Лайва таслахгүйгээр. Болцсон үү та? Болчлаа. За нэг жоохон хүмүүс орж ирэхээр хоёлаа эхлэх үү, тий? За. Та ер нь эртэж хүн үү? Өглөө ер нь эрт босдог уу? За 7:20-д босдог байсан. Одоо тэгээ коронавигоос болоод одоо 10 мар гэсэн байна шүү дээ. Коронавигоос болоод хүмүүс амир юу аадах шиг байна, тий? Өглөө өдөр нь мэддэхгүй байна гэж хүмүүс тэгээдсэн. Харин нөгөө гэртээ кино үзээд байна л та хүмүүс. Та ер нь ямар төрлийн кино үздэг вэ? За ер нь тэгэл Америк тийм боевик нэг бол боё адал явдалтай Jumanji юм уу маань гэдэг тиймэрхүү маягийн кинонууд гэсэн л гэж үздэг шүү дээ. За татаж үзэл байгаа шүү дээ. За нэвтрүүлгээ одоо эхлэе. Болоод цэгийн сайтаас эрхлэн гаргадаг тэр хэмбэ лайв шууд нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор 2016 Entertainment-ийн продюсер мөн T-Records-ийн саунд инженер Г Тумбар ах маань оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. За гэлээ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн хийж байгаа ажлаасаа таны жоохон яриач гэвэл. За сүүлийн үед ер нь өнөөдөр л би ажил дээр ирлээ л те. Ерөнхийдөө нэг 20 хоног баг ажил хийсэн баа. Тэг өнөөдөр ялчгүй. Дуусгаагүй хэдэн ажиллаа хийх ажил. Тэгээд ирчээл байж энэ да. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? Одоогоор гүр базар ахын нэг шүлэгний юм хийгээд орхицсан байсан. Одоо тэрийг өнөөдөр дуусгах шаардлагатай хүмүүс нь яалтчгүй 20 хоногийн дараа их удаалаалтай юмэг нь хийгээд. Тэгээд одоо Сүрэн дуусгахаас Сүрэн Рагчаа Баатар юун лайв бэ гинэ. Одоо энэ манай лайв нь болохоор хувь хүний тэр хинбэ гэсэн одоо Тумбар гэдэг хүн ямар хүн бэ? Дотоод зан чанарын талаар асуулт асуух тиймэрхүү тийм нэвтрүүлэг байгаа. Одоо манай найзууд орж ирж байгаа шиг байна да наач. Харин тийм юм шиг байна. За би ингээд ажил дээр болохоор бас маск гэдэг байгаа шүү. Бас уучлаарай. Зүгээрээ. Юу дөрмөд авах тийм ээ. За нэвтрүүлгийнхаа үндсэн асуулт руу оръё. Та өөрийгөө танилцуулаач. Хүүхэд нас хаана өсч тойрнсон? 10 жил мөн ямар мэрэгжилтэй? Их сургуулаа хаана төгссөн бэ гэх мэт. За ерөнхийдөө бол модны хоёр буюу Гандан жаргай айл гээд байдаг. Тэнд багаас өсч төрж хүмүүжсэн. Тэгээд 10 жил 96 дугаар дунд сургууль буюу оюуны ундраа сургуульд сурсан. Тэрнээсээ хойш ерөнхийдөө бол их багаасаа би энэ ажил руу, энэ мэргэжил рүү орсон. Урлагт их дуртай байсан багаасаа дуу хоорт их дуртай сонсдог. Тэг хүсэл мөрөөдөл маань бас нэг одоо сонирхолч хэлбэл S4 гэдэг хамтлаг байд юм а boy band. Хамтлагийг анхаад тэгээд тэрнээс хойш дуу бичлэгийн институт их сонирхолтой санагдаад хамтлагаа орхиод Око найзтай хамтлагаа тэгээд энэ чиглэл рүү хүртэл тэгээ явж байна. Хамтлаг бол одоо их гоё явж байгаа. Манай S4-ийн залуучууд мундаг явж илээ. Саяхан 20 нас билүү? Саяхан нэг 20 нас гээд нэг бичлэг дуугаа гаргасан байсан тий? S4
Тэгээ эстер хамтлаг. Тэр их гоё юм гаргаад явж ийлээ. Ерөнхийдөө бол холбоотой байдаг найзуудтайгаа. Сая бас нэг студид болсон байлаа манай эстерийнхэн тэгээд үзэж байгаагаар баяр хүргэе гэж хэлмээр байна. Та айлын хэддэх хүүхдээ? Айлын 4 дахь хүүхэд баг. Дээрээ 2 ахтай, нэг тий. Ямар мэргэжлэр төгссөн бэ өөрөө? Би сая хэллээ тийм ээ 10 жилээ дүүргэж ерөнхийдөө шууд ийшээ шууд санаа шууд дуртай юм уу хийх гэж. Ер нь аль тэрх үед багын мөрөд дээд сургууль өдөр бол амжаагүй тий. Тэгэл студ чиглэлээр дээрэс нь продюсер гэдэг бас хэрхэн үүргээр ажиллаж үзсэн. Хэд хэдэн хамтлаг дуучтай ажиллаад тэр хэдийгээ олонний танил болгоод тоглолт CD цомог гэдэг юмнуудын манай 2016 entertainment хийж гүйцэтгэж ийсэн. Ер нь бол одоо бол багын мөрөөдлөөр ажиллаж байгаа юм байна шүү дээ тий. Тийм тэгж бол хэлж болно. Та өглөөг юу хийж эхлүүлдэг вэ? Өглөө сэрээд юу хийж эхлүүлдэг вэ? За өглөө тэгэл босоод бусдын адил тэгэл мэдээж хэрэг ариун цэврээс ахаал өглөөний цаа ундаа бэлдээл. За охиноо тэгэл хичээлд нь хөргөж өгөөл. Тэгэл өдрийн ажиллаа. Ер нь студийн ажил гэдэг бол өдөр шөнөгөө цаг наргүй суудаг ажил байдаг. Дуучид маань ерөнхийдөө өдөр хоолоо их сайхан онгоодог. Жирэг ажиллах цаг маань өдрөөс эхлээд орой хүртэл ажил багтаа үед тарчих үе. Яг хувийн болохоор тэгээд яг цаг наранд бол баригддаггүй. Таны ажлын анхны гараа гэвэл одоо Гүрэн ахын үзэгний чимээ гээд найрлагын цомог дээр ажиллаж ирсэн. Араас нь дижитал хамтлаг гэх. Тэгээд тэрнээс хойш ер нь хипхоп хамтлагуудын цомог бичлэгүүд дээр их ажиллаж ихэлсэн байдаг. Мөнхий рэп хамтлаг, дижитал, за Mr. Dogs гэл цаашлуул тэгэл зөндөө байгаа дөө баг хамтарч ажиллаагүй хамтлаг байхгүй хаа та надад хипхоп бас. Анх ажиллаж байхдаа цалин хэдийг авч байсан бэ? Цалингаа юунд урж байсан бэ? Цалин сард тэр үед чинь бас өөрөө би чинь тэр студид ороод суралцаад цаашаага бас өөрийгөө бас хөгжүүлэх үүднээс нэг цалин гэж их бордож ороогүй энэ зүйл рүү. Сурах нь надад их хүсэл мөрөөдлийн эренцэл байсан болохоор сард ихтэй нэг 50,000 төгрөг авч ирсэн баха. Тэрийг бол сандаа. Нэг жил гаруй тэгэж аваад дараа нь тэгээ 100 болоод 50-50-аар өсөөд явж исэн шиг санагдаж байна. Ерөнхийдөө цалин дээр бол би нэг мөнгө төгрөг бол нэг яаж ороогүй тэр үед чинь жоохон ч байсныг хэлэх үү. Хэдэн настай байсан бэ? 17-8 байсан. Ер нь бол жоохон байсан байна тий. Тий. Багаас ажиллаж эхэлсэн. Дахиж амьдралдаа хизээч ингэхгүй юм шүү гэтлээ хаширч туршлагдсан зүйл юу байсан бэ? Наач одоо ямар тулгаа. Тиймэрхүү нэг зөндөөл ганц л байсан шүү дээ. Яг одоо тэгэл толгоор орж ирэх юм байхгүй л байгаа юм л та. Яг хөө тэгээд хүн гомдох дурггүй хүн гомдохоор өөрөө эсэргээр гомцчдаг. Хүнийг гомдох дурггүй хүмүүстэй их сайхан харьцахыг хүсдэг. Хүн зөв байхыг хүсдэг. Ажлаасаа шантарч байсан уу та? Шантарч байгаагүй яа. Хүссэн зүйлээ хийгээд хүсэл мөрөөдлийн төлөө тэгээд хүснээ хийж амьдрах чинь хамгийн гоё шүү дээ тий. Их баг мөнгө олсон ч гэсэн чи яг хүслийнхээ өөрийнхөө дуртай юм хийгээ суун гэдэг чинь хамгийн гоё гэж ойлгодог шүү дээ. Хүмүүс их комент хийсэн байна л да. Би танд комментнээ сонсч өгье. За. За. Оюун баяр
Баярлалаа. Анд минь найстай сайн сайхан бүхний дээдийг хүсье гэж байна. За манай эстрийн ок нэг хамтлагийн маань. Ахлагч нь тэ? Эстер хамтлагийн ахлагч. Бүнжи Анук Вав Тумбар амжилт мундаг залуу шүү гэж байна. За гэлээ баярлалаа. Жаргалан хайртай шүү Тумбар ахаа гинэ. За манай Фарвягийн хамтлагийн манай бас артисттэйсэн хамтлаг. Энэ жаргалан дүү манай наа. Боги амжилт гинэ. За гэлээ. За эргээд асуултанд орцгоё. За. Таны хаар төгс болцоо гэж ямар болцоог хэлэх вэ? Төгс болцоо гэхээр хүмүүс яг хуу эд талаас нь харж иж магадгүй одоо сайхан суух те. Сайхан машинаар ингээд амралт зугаалга тэр болцоо те тэр нэг романтик нэг кинон дээр гардаг шүү дээ лама гэл ингээд тэрийг хэлэхгүй. Яг хуу төгс болцоо гэдэг нь хин хэндээ итгэдэг хин хэнийг зөв хайрладаг тий. Хайраар дутаахгүй гэдэг тэр л зөв болцоо зөв үнэн үннээ хэлэх нь тий. Хүнд нэг ингэж худлаа аахрах биш одоо юу гэдэг. Одоо нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Болцохоор ингээл нэг тиймтэй ингээл томрол ярьдаг тийм биш яг л өөрийнхөөрөө хэлттэй. Яг л үнэн үннийг л ярих нь зөв юм болов уу шүү дээ. Таны сонсож байсан хамгийн сайхан урмыг таны сэтгэлд үлдсэн. Хүч болж танд ингээ энерги хүч болж чадсан тийм урмыг. Ер нь урмын үгээр хүн чинь цаашаага ажил төрөл амьдрал дэмждэг болов уу гэж би боддоо шүү дээ. Урмын үг гэхээр одоо зөндөө л та хийсэн яг үйлдэлээс нь хамгийн сайхан үг гэвэл одоо тэгэл хийж чадсныхаа араас би урмын үг сонсох дуртай. Хүмүүс хийгээгүй зүйлөө энэ мондох шүү, энэ гэдэг залуу гэдэг ингэхээс илүү хийснийхээ дараа магтуулах нь тэр үйлдэлээ олон түргээд хийснийхээ дараа магтуулах нь тэр бол сэтгэлийн хамгийн том гоё мэдрэмж те. Тэгж боддог. Тийм шүү. Үг гэж би сонгож байна. Яг зүгээр сэтгэлийн тэр юугээр бол хийсний дараа авсан бүхэл үгнүүд сайхан шүү дээ, тийм ээ. Энэ зэг Батмөнх Тумбар анд минь сайн уу юу байна? Сайхан залуу шүү. Мундаг амжилт дандаа гэж байна. Баярлалаа Батмөнх. Манай найз байна Батмөнх. Та хэр уйлмхай хүн бэ? Сэтгэл хөдлөл хэрэгтэй хүн бэ? Урлагийнхан ер нь сэтгэл хөдлөл их өндөртэй шүү дээ. Одоо сүүлд би саяхан нэг кино үзэж байгаад бас өөлж ил байлаа. Манай охин бүр хараад та яагаад уйлмаа гэх. Үгүй тийм болчих юм уу яа. Сэтгэл хөдлөл өндөр. Гэхдээ яг хуу мэдээж яг кино гэдэг зүйлээс авах тэр нэг яг амьдрал манд тохирс үйлдэл болж исэн зүйл болоод ч тэрөө тэгээд нэг жоохон шимшрэх өөлөх асуудлууд бол хүн болгонд байгаа тийм ээ. Тийм шүү. Тэгээд ер нь өөлөх үе байлгүй явах те хаяад нэг сэтгэлээ онгоолгоод хаяа нэг үйлчдэг шүү ер нь. Таны сэтгэл тоногшсон кинонуудаас 3-ыг нэрлэж гэвэл Жуманжи их гоё кино, Титаник гоё кино тий. Тэгээд дээр тэр нэг Ван Дам бүрслээ юу өдрөх байсан шүү дээ бид чинь. Рокки тэргээл олон кинонууд байна доо нэрлээд ивэл. Таныг аачлаарай. Зэрэг нэмэх юм ингээд гоё кино байна тий. Мөнх тэнгэрийн өвчин доор байна. Гоё кино зөндөө. Хуанжуг одоо би нэг юмыг ярьж намайг түм бар гэдэг. Манай ахыг болохоор түм бар гэдэг байхгүй юу? Баг бахад хуанжуг гардаг байсан. Тэгсэн чинь нөгөө хуанжуг дээр чинь бомб түм наслах болтгой гэж тэгээд идэв штэ. Тий. Тэгсэн чинь манай гэрийн үүдэн дээр бомбор тумбар хоёр бомб түм наслах болтгой гэ хар палмаас өгчихсэн. Би ч тэрийг нэстэ амар хурдан арилгаж ийсэн одоо яг санаж байна. Хуанжуг гэдэг халтар царайт гэдэг бас
Тэр хэд бол Монголын арт түмний зүрх сэтгэлээс ерөөсөн гарахгүй кино л даа угаасаа тий. Тэ Жангум үзчихсэн үү? Жангум. Тэрийг хэвчээ шүү. Тэр үчи эд ажил хийж байсан. Тий. Жангум гэж сонслоо яхаа. Хоол хийгээл идэг бүсгийн тухай. Тий. Тий. Яг тэгж шимтэж үлдэх. Тэгээ эхнэрийн өрхөг. Тийм. Би тийм сериал гэдэг. үзэх сонирхол. Таныг уйлуулдаг кино ямар кино вэ? Уйлуулдаг кино гэвэл тэгэл бас л бүхэл жанр хөдлөөс байгаа шүү дээ. Бас л нөгөө хүний сэтгэлийг нэг хөдлөсөн тэр болгон бас мэлэмрүүлэн штэ хүмүүсийг тийм ээ. Та юунаас хамгийн их айдаг вэ? За айдаг зүйл гэвэл тэгэл ер нь бол ганцаардл гэдэг юмнаас хүмүүс их хүн болгон л ер нь ганцаардахыг хүсдэг байх. Ганцаардлаас их айдаг. Ганцаараа гэдэг чинь айгүй муухай мэдрэмж штэ. Ер нь олонтойгоо олонтой ингээд харьцаа сурцсан ч болоос тэр амьдралын манд бүхэл цаг хугацаа олонтойгоо байсаар ирсэн. Ганцаардлаас их айд юм болов. Энэ цэг Батмунх андмын найз охинтой болсон уу? Гэр бүл хизээ хурим нарай хийх вэ гэж асуугаач гинэ. За болно. Удахгүй болох хаа. Олны танил эмэгтэйгээс 70 рүү хин нэг авч яваач гэвэл хэнийг авч явах вэ? Хай, марч ямар амар асуулт. Яна одоо хэнийг авч явна? Бас бодцоог юм бодогдуулах юм аа. Гадаадаас хамаагүй юм уу тий? Тий, хамаагүй. Тэгэл Анжелина Жоли гэх авч яваа. Канад нэг дуртай Брэд Питт, Анжелина хоёрын кинод гоё шүү. Дэлхийд чинь хөшөөдөл инээлгдэг зүйл юу вэ? Найз нөхцөлөө тэгээд манай Лаажо гэдэг багын маань нэг найз байдیں۔ Тэрнтэй байхад ерөөсөө энийг маань ерөөсөө энгийн үгэн дээр хүртэл хөшөөдөг. Лаа маань үзэж байгаа бол найз нөхдөйгөө олон жил тэгж инээлгэж яваарай гэж хэлмээр байна. Ер нь тэгэл бүх сэдвдээ яг энэ тэр гэж бас хэлэхэд хэцүү юм байна. Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү? Бурхан гэж одоо аав ээжийг л хэлнэ гэж би бод хэлмээр байна. Гэхдээ мэдээж эрэг сүсэг бишрлийн хувьд бол Монгол хүмүүс монголчууд бүгд л мөнх хөх тэнгэрээ шүтэн биширж явдаг. Тэр тал дээр юу бол байгаа. Актер нэг гүнзгийрч орсон шашинлууга гүнзгийрч орсон хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм бол биш. Тийм мэдээж эрэг аав ээж мөнх тэнгэр сүү цацлаа өргөн бусдын адил. Ер нь тэгээд сүсэг биширлээс илүү хүн өөрөө л зөв явбал тийм ээ. Хүн өөрөө зөв болох зөв үйлдэл хийгээд хүнтэй харьцаж байгаа тэр хэлж байгаа үг нь бүх юм зөв үнэн байвал тэгээд муу зүйлүүд холуур тойрд шүү дээ. Орцуулах гэмээр. Бид гарч ирээ танаас 3 үслээ хэлээд гэвэл ямар 3 үслэл хэлэх вэ? Хай. Би ер нь чи над руу анкет хийсэн юм шиг би бэлдэж байгаа. Бирт гарч ирээ 3 хүсэл гэсэн бол одоо тэгээд ямар ч л байсан одоогийн нөхцөлд тийм ээ мэдээж эрэг эрүүлэнх өвчин зовлонгүй байх хамгийн чухал шүү дээ. Мэдээж эрэг төрүүлж өсгсөн охиноо л мундаг хүн болохын хоёр дахь хүсэл байх байсан баг. Тэгээ одоо энэ гоё олонтойгоо он удаан жил хөшөртлөөл найзлахыг хүсэх бах та.
Байгаль маа даваа самбуу дүүгийн ажил амьдрал сайн сайхныг хүсье гинэ. Оо баярлалаа байгалагч байна. За би ер нь жоохон ярианда муу тгийг бас хэлэхгүй бол бас хөтлөгч та өөрөө л их хөглөхгүй л бол ерөөсөн. За. Батуух 7 гэж байна. Миний найз чинь мундаг л даа гинэ. Манай мөнхийн рэпийн Батуух байна шүү дээ. Сайн байна уу? Андаа 2 хүүхэдтэй болсон байлаа. Тэгж жагаад найз нэг очноо. Удахгүй таарлтнаа бүгдээр ойрт тэгээ энэ жил чинь бүгдийн тэгээд 20 хайцсан урлагийнхныг бүгдийг 20 хайцсан. Бид чи хоорондоо ч бас таарахгүй бараг л жил болж шүү. Нэг мессенжерээр л хоорондоо мэдэх юм да. Бас төгөлдөр түн амжилт хүсье мундаг хүндээ гэж байна. Илалаа. Сайхнаа Соко сайхан энергитэй залуу шүү. Ажилд нь амжилт хүсье. Баярлаа. Босоо хөх Монгол чойгоо хүүе тумбаранд амар мэндүү гэж байна. Сайн уу чоо. Тэгж жагаад удахгүй таарнаа. Аль дээр жоохон тэгж уулзаа. Тэгээд гоё уулзнаа. Аль дээр найзтайгаа уулзаад тухтай юм ярьж чадаагүй дуучлаарай. Манай чой гэж залуу энэ босоо хөх Монгол гэдэг бас тэргүүн бид намуудыг хашраад хүндээ. Өөрийгөө ямар улиралтай зөвөрлөх байсан бэ та? Зя тэгээ эм орлын хувьд бол хавар байж таах хүн болгоны хувьд бол тэгээд яг юуны хувьд бол 100 юм болов. 100 зөвлөе да. Хамгийн түрүүнд анх уулзсан хүнийхээ юуг хардаг вэ? Харах өнцөг, ярилцах тэр сэтгэлийн өнцөг гэдэг хоёр өөр тийм ээ. Харах өнцгийг хэлж чинь тий. Харах өнцгийг нэ. Тэгэл одоо шууд царайлуу нь хараад эхлэх байлгүй дээ тий. Царайлуу нь хараад тэгэл нүднээс нь л унших байлгүй дээ. Танихгүй эмэгтэй хажууд сэрвэл юу хийх вэ? Өглөөг танихгүй эмэгтэй хажууд сэрвэл тэгсээ одоо байхгүй юм байна. Төсөөлвөл тэгж төсөөлвөл тэгэл одоо танилцсан да танихгүй танилцаал ирэх ба. Хайртай хүний чинь талаар таагүй цуурхал тарсан байвал яаж хүлээж авах вэ та? Бас мэдээ. Тийм цуурхал гарчсан. Яаж хүлээж авсан бэ? Мэдээж хэрэг жоох муухай мэдрэмж штэ тэр чинь. Тэгэл трийг үнэн зүг нь олох гэж л аль алнаас нь л тунгаан асуудаг л бах та одоо. Зүг болгохын төлөө тийм ээ. Үнэхээр үнэн байж юу түүнээс шууд уурлахад тавиад бол хэрэггүй штэ. Урвалтыг уучлж чадах уу? Уучлж чадчихсан угаас. Уучлсан хүн л цаашаага зүг болох юм шүү дээ. Уучлаагүй тэгэл улмал гал дээр гал нэмээд байвал тэр чинь энэ хүн чанар гэдэг юм чи өөрөө санаагүй болно шүү дээ. Таны хувьд уучлахгүй хэр амар вэ? Амархан бэ? Амархан штэ. Уучлах хэрэгтэй штэ. Хүнийг ер нь одоо ганц л амьдрахаас хойш тэгээд бид чинь нэгнээ уучлж хайрлж амьдрах хэрэгтэй штэ. Алддаггүй хүн гэж байхгүй штэ. Амьдрал ямар цаанаасаа ингэдэг гэсэн заавартай ирсэн биш. Нэгнээ уучлж учир начрыг олж иж амьдрахгүй бол арга эвийг олж иж амьдрахгүй бол эн чинь нэг лүгээ нуруугаа харуулаад болж өөлөөл мэдсэн авахгүй харьцахгүй гэл ингээл ах юм бол ингээл тийм балар амьдрал буруу тал руугаа л ирэх болов гэж боддог шүү дээ. Сайн сайхны төлөө худал хэлэх нь зөв үү таны хувьд? Бас байж болох юм. Хүнд бас нэг нууц гэж байдаг шүү дээ, тий? Тэгэхээр нууцаа нуухын тулд бас худал хэлэх үе байгаа шүү дээ. Тэрний үр дагавар нь цаана ямархуу их асар хэмжээний
асуудал үүсэх үү гэдгээс л шалтгаалж хөдөлгөлнө. Хүмүүсийн бүдүүлэг байдлыг яаж хүлээж авдаг вэ та? Ухамддаг уу, зүгээр ингээд өнгөрөөчдөг үү? Бүдүүлэг байдал гаргаж байгаа тэр одоо хүн ямар ч урд нь харьцаж байгаад бухимдалтай орж ирснийг би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг бас ойлгох хэрэгтэй л болов гэж бодож шүү дээ. Ойлгоод яг юунаас болсон, яагаад бухимдсан, яагаад бүдүүлгээ ажиллаад байгаа. Магадгүй тэр хүн өөрийгөө нээх гэж бүдүүлэг ажиллаад зөв ярих гэж оролдож байгаад буруу ярьсан байж болох ч тийм ээ. Бас нөгөө 2 өнцөг, 3 өнцөг гэдэг ингээд бүх талаас нь л харах хэрэгтэй болов. Шууд нэг талаас нь нэг бүдүүлэг залуу энэтэй ер нь харьцах дими юм байна гэсэн ойлголтоор шууд хүлээж аваад дими авах гэж бодож байна. Та хоёр хүнийг нэг дор хайрлаж чадах уу? Хайр сэтгэлийн хувьд асууж байна үү? Тий. Эсрэг хүссэн хайр сэтгэлийн хувьд. Чадахгүй. Тэр чинь тэгэл ургалт, хууралт тэгэл муухай штэ. Нэг нь тэр нэгийг нь сонгосон тийм шүү дээ. Өөрийнхөө хайртай хүнийг л сонгосон тийм шүү. Хүмүүс хоёр хүнтэй. Тэр чи одоо тэгэл хоёр их нэртэй хууль батлагдчихэж юм шүү. Бас нэг үг өгдөг шүү дээ. Хоёр тулаа хөөсөн хос цацарнаа гэдэг. Тийм. Ер нь л тэгэл онцгүй зүйл дээ тэр. Танд урвагч би юу? Надад урвагч байхгүй. Та хэр олон дайсантай вэ? Надад дайсан байхгүй. Дайсан гэхээсээ илүү намайг хурцлдаг хүмүүс бол байгаа. Намайг хурцлдаг хүмүүс байгаа. Тэр яг үннийг хэлж чаддаг. Тэрэн дээр нь би нэг муу санаж хүлээж авдаг. За миний энэ болохгүй. Энэ дээр анхаармаар юм биш үү? Би ерөнхийдөө ингээ хамтарч ажилладаг хүмүүсээс ингээд голцоо ихэнх нь бол ахнар байдаг. Ахнар маань яг үннийг за чи ингэж байна шүү. Одоо энийг ингэчүүл ийм болно шүү гэдэг ингээ хилдэг их сайн зөвлөгчнөр байдаг ахнар маань. Найз нар ч байгаа тэр дотор. Тэгээд тэр эдийг би бол урагч муурагч тийм гэж онцлохгүй нь мэдээж хэрэг. Зүгээр яг намайг хурцлдаг.Ний дагуу нь би амьдрах гэж хичээдэг. Тийм байна. Таны хувьд хөхөө өгдөг үү? Алийг нь сонгох вэ? Таны хувьд хөхөө өгдөг үү? Алийг нь сонгох вэ? Нэгийг нь сонгооч гэвэл сонгоод араас нь чи асуулт тавих гэдэг юм уу? Үгүй. Зүгээр юм. Яг шууд хоёр дахь сэдвэрлэнээс ч ороод байна. Энд нэг янз бүрийн асуултнууд байгаа болохоор зөө. Тэгэл ээжийнхэн мемиг хөхөж өссөн юм байна одоо хөхлөг даад. 2 цагийн дараа дэлхийс хүннэ гэвэл юу хийх вэ? Хоёр цагийн дараа дэлхийс хүннэ. Одоо тэгэл хайртай хүмүүсээ цуглуулж аваад тэгэл хамтдаа л байдаг бах та. Хамтдаа байж байгаа л одоо хамтдаа явах байлгүй тэгэл 2 цагийн дараа үнэхээр сүнэх юм бол нэг хэдэн онд илээ нэг 2000 хэд онд нэг дэлхийс хүннэ гэдэг нэг бас нэг юу явчихсан шүү дээ. Тэгжсэн. 12. Тэр үед та тийм 12 онд тэр үед та юу хийжсэн бэ? Гэр бүлийнхэнтэйгээ байсан уу? Үгүй ээ. Одоо тэгээд нөгөө яг саяны ярьсан юмнаас дөрөв явчлаа тийм. Тэр үед аль бадрааж исэн. Бид хэсэг нөхөд бүлэг хүмүүс. Төрийн гал бадраасан. Яг нар мандахад одоо яг тэрийг яг үүл гэж хэлэхэд бас ингээд одоо шашны талаас нь харахад бол биш. Зүгээр бид эдийн зүгээр үүл байсан. Гал бадрааж одоо тий Монгол ёс заншил маягийн юм хийсэн бидэд. Тэрийг бол нарийн тайлбарлуул их хугацаа орох. Эксэн чинь хэлсэн хамгийн онцгой үг. Орж ирдгүй бас хамгийн онцгой үг одоо юу юм бол. Үг хэлээгүй үйлдэл хийсэн тэр хүн. Үйлдэл нь онцгой байсан гэж үү?
Та өөрийгөө нийтлээ ууж үзсэн үү? Юуны? Өөрийгөө нийтлээ ууж үзсэн үү? Өөрийгөө нийтлээ одоо өөрийгөө ярилцсан гэсэн үг үү? окей, одоо яг ууж авах үедээ өөрөө ингэж шинэ өөрийнхөө дүр төрхийг олж харах ч юм уу, шинэ авьяасаа нээх ч юм уу, тийм тохиолдол гарч ирсэн үү? За яг хүн болгон ганцаараа ууж үзсэн баг. Гэхдээ яг тийм нээлт мэлт бол хийж үзээгүй. Яг суртуудаа бол тийм жоохон хэрэгссэн үед тийм зүйл бол хийж үзээгүй юм байна. Яг эрүүл саруулдаа мэдээж эрг зөндөм хийсэн. Хөөрхөн царайлаг хоёр ямар ялгаатай вэ? Царайлаг хөөрхөн. Царай муутай мөртлөө бас хөөрхөн байдаг шүү дээ. Хөөрхөн ааштай юу? Тий, ааштай, хөөрхөн замтай гэж ярьдаг тийм ээ. Царайлаг гэдэг чинь мэдээж тэгэл царайлаг хүмүүсийг л царайлаг гэж хэлнэ л дээ. Арайгаар царайлаг гэдэг үг байна тий. Таны хувьд хамгийн муухай өнөр. Өндрээ. Тэгэл хүн болгоны л нөгөө нэг доошоо гардаг нөгөө нэг юу шүү дээ. Тэр өнөрлөө хэлж мэдээ одоо тий. 5 жилийн дараах цугны өнөр би нэг бас юугүй шүү. Нэг тэгжсэн тэрийг одоо гинт сончлоо сая. 5 жилийн дараах өөрийгөө төсөөлөөч гэвэл за мэдээж амьдралаа төлөвлөлтгүй хүн гэж байхгүй бах. 5 жилийн дараа мэдээж энэ байр суурьнаас мэдээж дээгүүр дахиад хэд хэдэн шатгалахыг хүснэ. Гэхдээ амьдрал өөрөө цаашаа яг өөрийнх нь уг хүний хичээснээр л болно л доо. Түнс дан мөрөөдөлтөө хөтлөгдөөд тэ дан хүний гар хараад ингээд суугаад их юм бол юм цаашаага өсөн дэвчихгүй шүү дээ. Өөрийнх нь яг хүч хөдөлмөр үүнээс л хамаарах болов уу гэж бодож байна. Гэхдээ 5 жилийн дараа мэдээж эрг охин манч том болцсон байна. Би ч бас мэдээж эрг буцаад дээшээгээл гэж боддоо шүү дээ. Ямар ч юм тийм ээ. Жаргалан эс жавхлангийн хідэн цомгийг битсэн бэ гэж асуусан байна. Жавхлангийн хідэн цомгийг битсэн бэ гинэ. Жохоох манай бол хамгийн том буюу хамгийн номер 1 үйлчлүүлэгчийн нэг. Дээрээс нь сайн ах дүүс гэдэг утгатай явдаг бидэд. Жохоох нийт 10 одоо 13 дахь цомог нь гарах чинь манайхаас. Тэрний 10 дээр нь ажилласан байна. Эхний 2 цомог дээр нь бол ажиллаагүй. Тэрний бүх цомог. Та зорилготой хүрэхийн тулд зарчмыг зөрчиж байв уу? Ямар зарчмаа зөрчиж байсан бэ? За жишээ нь тийм зөрчижсэн хутлаа яриад явах тий. За зарчим тий одоо Open Air чи 12 сая төгрөний төлбөртэй байдаг байсан тэр үед 2006-7 онд 400 флашыг гаргаж ирсэн. Одоо тэгэл тэрсэн зарчимдаа орох үйл үү. 12 сая төгрөний юмыг одоо хэлчихье яа дүүрсэн. Өнгөрсөн юм гээ. Тийм байна. Түрээс тийм зарчим яриа да одоо. Та асуу. За уучлаарай яриаг нь тасалчлаа. Асуудлыг шийдэхээсээ илүү зогтож байсан тохиолдол бий юу танд? Байхгүй хөө. Яг л алдаагаа өөрөө яадаг шүү дээ бидэд бүх ажил дээр. За би энэ дээр ингэхдээ уучлаарай. Одоо дараагийнх дээр ингэхгүй гэдэг ч юм уу. Тэндээсээ өөрөө сураад засаад явах нь чухал байдаг хаа. Түүнээс асуудлаас зугтсан хүн чинь тэгэл цаашаа явахгүй тий. Ловер хийгээл яваад байна гэсэн үг. Буруу зүйлтэй. Та рестораны А тоогооч байсан бол дургуун үндэ ямар хоол хийж өгөх байсан бэ?
Дургуундаа хамгийн гоё хоолыг хийж өгнө шүү дээ. Яа хамгийн гоё хоол хийгээл өгчий л. Тэгээд тэр надад дуртай болох байх үү дээ. Тэнгүүт нь дараа нь хийж өгөхгүй. Хүмүүс энэ миний дургуун ингэнгүүтлээ хоолн дээр нь шүсмэс аваад өг. Тэр бол хүний хийж болшгүй зүйл ах гэж боддоо шүү дээ. Кинон дээр их гардаг үйлдэл дээр амьдрал дээр бас хүмүүс бас зарим нь хийдэг л баг. Гэхдээ тэр бол онцгүй бах өө. Тийм муухай хийж яах юм. Тийм хүний ардуур. Тий. Хэлэх гэж байгаа бол нүүрэн дээр нь л хэлсэн дээр л үү. Өөрийн чинь тухай хэлж чадах шидэт бөмбөлөг байна гэж төсөөлбөл та юуг асуух байсан бэ? Та юу асуух юм бол? Ирээдүг асуух уу? Яах нь ирээдүг асуугаад муухай шүү дээ. Ирээдүг асуухгүй. Мэдчихвэл жоохон сонирхолтой болчих واخа тий. Тийм мэдчихвэл юм шүү дээ. Яг өөрийнхөө талаар хэрч одоо. Заста мэдэхгүй юм байна. Заста орж ирэхгүй толгоор. Таны нууц авьяас танд нууц авьяас байдаг уу? Нууц авьяас гэвэл одоо тэрийг хэлэхээр нууц биш л дээ. Багын найзууд маань сайн мэднэ. Би турникэн дээр их яадаг байсан багтаа их үзүүлбэр үзүүлдэг байсан. Манай тэр хавийнхан их сайн мэднэ. Одоо үзэж байгаа хүмүүс нь мэдэх бах. Тийм одоо тэндээ бол нэлээд авьяастай хаяан цэцэрлэг төрөлн залуучуудаас турникэн дээр гараад үзнэ бас. Гэхдээ барахгүй юм байлээ одооны залуу. Зүгээр яг 17-8 жил ингээд студид суугаад ажиллах тий. Тэгээд тэр нууц авьяас одоо намайг мэдхгүй хүмүүс бас байгаа шүү дээ тий. Тэрийг одоо нууц авьяас гэж одоо хэлье да тийм ээ. Үнэхээр сонирхолтой нууц авьяастай байна. Та болцоонд зориуд очоогүй тохиолдол бий юу? Зориуд очоогүй тохиолдлоо. Зориуд очоогүй тохиолдол. Би амьдралдаа ер нь бол нэх олон их бол болцож байгаагүй. Тийм завч хөлөө байгаагүй. Очиж байгаагүй удаа гэж байгаа хөө. Нэх олон болцож байгаагүй юм чинь. Ажлаас болоод ажлын шаардлагаас болоод хойшлуулж исэн юмнууд байгаа л. Одоо сайн орж ирэхгүй л юм толгойд. Та усанд орж байхдаа биеийнхээ айдл хэсгийг угаах дуртай бай. За тэгэл бүхэл хэсгээл угаах байлгүй дээ. Одоо бүхэл хэсгээл угаах дуртай гэдэг байгаа шүү дээ. Заастна мэдгүй. Бүхэл хэсгээл гэж байлаа. Та эрэхтэй бикини вакс хийлгэж байв уу? Баа. Тийм талын ста орж байгааг. Өнөөдөр хэн нэгнийг сонгоод болзоонд ураач гэвэл хэнийг болзоонд өрөх вэ? Одоо юунаас? Одоо таны хүрээллийнхаа хүмүүсээс ч юм уу? Тийм. Олонний танил хүмүүсээс ч юм уу? Аль нь ч яж болно. Нэг ажил ярих гэдэг нэг хүн байгаа. Тэ эсрэг хүсдэг баг та. Тийм үү? Тэгвэл байхгүй. Нэг өрөхгүй гэж хүчээр асуугаад байгаа шүү дээ, тий? За одоо эсрэг хүс. За охиныг бол болцоод үрж хоолнд орлоо. Эмэгтэй хүний ямар зан чанар дуртай вэ та? Эмэгтэй хүний даруй дүлгөө тий. Яг л шудраг үнэнгээ хэлцдэг. Тэгэл хүмүүс чинь нэг царай мараа гэж хараад байдаг шүү дээ. Би болохоор царай гэхээс өөрийгөө ингээд задлаад нээж чаддаг. Гоё ярилцаж чаддаг. Тийм нэг тийм цаанаа нэг энерги хүчрхэг тийм бүсгүүчүүд байдаг шүү дээ. Тийм хүмүүстэй харьцах их дуртай.
гадагшлуулдаг юм уу нэг сэтгэлээ нэг гоё онгоотл ярьдаг та хүмүүс. Тэр төлөв хүмүүстэй ярилцах дуртай. Таны хувьд хайр гэж юу вэ? Хайр тэгэл олон янз. Аав ээжийн хайр, хайр дурлалын хайр те. Хайр бол тэгэл үрд мөнхийн л одоо хүн төрөлхтөө үүснээс хойш цаашаага одоо юу гэдэг юм. Ер нь л тэгээд би бинээ хайрлал явж байсан дээр үдээ. Энэ хизээ муу ярилцахгүй л гэхдээ мэдээж эрг амьдаа би бинээ хайрлал гэдэг үг ба шүү дээ, тийм ээ. Аль ч салбарын хүнтэй ер нь сайхан харьцаад хайрлал явчихаар тэр хүмүүс өөдөөс ямар гоё энерги өгөх вэ? Тэр нь чухал. Хүмүүс ярдаагаал ингээл харьцаа тавил нийт цааш тийм хэцүү шүү дээ. Та супер хүчтэй болвол ямар хүчтэй болох вэ? Супер хүчтэй бол одоо хүнийг ангаах тийм л хүчтэй болмоор байна. Өвчин зовлондоо хүмүүс тийм. Үнэхээр тийм супер хүчтэй бол гоё шүү дээ. Имлэг домлог гэхгүй очиол ингээл. Хагаагаар дээр явчихна шүү дээ. Таны авч байсан хамгийн сайхан гинтийн бэлэг. Гинтийн бэлэг манай охин болов манай эхнэр анх яг би жирэмсэн боллоо гэтэл одоо тэр л гинтийн бэлэг. Тэр яагаад гэвэл мэдээж хэрэг миний үргэлжлэл те. Эд мэд гэхээсээ илүү одоо энэ бол хамгийн том зүйл шүү дээ. Ямар ч хүний хувьд залгамжлах тий ирээдүйн миний үргэлжлэл гэдэг утгаараа миний хүүхдэл юм да. Та стресстэйгээ яаж тэмцдэг вэ? Би жоохон ууралж байхаараа жоохон агаарт гарах хэрэгтэй ганцаараа гэхдээ. Хүнтэй биш ганцаараа гараал явчих. Сүүлд би нэг баян зүрх хайрхан руу гарсан. Тэгэл яг нэг 10-20 минут юм бодоол яачаар ингээл тавьшраа. Ганцаараа өөртөө яриад байгаа юм шиг бодолтойгоо яриад те ингээл. Тэгээд уур бухимдлаа хэдийн алга болсон нэг мэдсэн чинь айгүй гой сэтгэл санаа гоё болсон тэгээ буцсан шүү дээ. Таны авч танд ингээ ирж байсан эвгүй чат болон хөгжилтэй чат. Эвгүй чат гэвэл одоо нэг би нэг хүнийг мэдхгүй байж байгаад нэг уурлуулсан үе байдаг даа. Аха. Тэрийг өөрөө би анзаараагүй тэр хүн анзаараад харцсан. Тэгээд над руу нэг тэр нэг найз маань уурлж ирсэн юм аа. Тэрийг би нэр авсан хэлээд яах вэ? Тэгээд тэрэн дээр би бас бодсон. Нэр би яагаад ингэ хэлчихв. Эргэж явах мэдээж хэрэг уучлахгүй байсан. За тийм дутагдaltaй найз маань чамуудаас ингээд шууд тэр үед нь чи надад хэлчихгүй ингээд ивэр хэлчихгүй тий. Нэг тийм болж исэн. Сайхан чат бол надад өдөр болгон баг ирд юм өө найз нөхд ах. Урмыг. Би биэндээ хамгүй одоо хэлэх ёстой шүү дээ ер нь. Тийм шүү ер нь. Та хэн нэгэн рүү андуурч эвгүй загтал эсвэл чат илгээж байсан уу? Ямар чат вэ? Ста мэдгүй. Тэрийг ста тийм. Гэхдээ байсан л ах. Би яг одоо ихтэй нөгөө эвгүй чат. Ингээд найзууд руу бичих чад нэг ажлын хүн рүүгээ ч юм уу, ажилтай холбоотой хүн рүүгээ явуулах ч юм уу. Тиймэрхүү тохиолдол айгүй хүмүүс гардаг. Тийм. Байсан. Би яг ер нь тийм байсан. Би яг нэг наривчлал санахгүй байхгүй. Тэр тэрнлөө явуулах байсан шүү дээ. Яана за засаад өвтэйхний ойлгуулж бичиж даа гэдэг тиймэрхүү үед бол байсан. Тэгэхээр наривчлаад яг тэрнлөө яг тийм бичиж гэд тэрийг бол хийж чадахгүй. Сая наривчлж яахгүй байхыг бодоход айгүй гайгүй л бах чад ах шиг байна да тий. Гайгүй л байсан бах тий сэтгэл төлтэйг байхыг бодоход. Тийм. Таны хамгийн сайн чаддаг зүйл юу вэ? Хамгийн сайн чаддаг зүйл үү?
За одоо энэ ажил мэргэжлийн талын маань юм болов. Одоо би хүмүүс их магтдаг юм а. Би ихтэй өөрийгөө бас жоохон чамладаг. Нөгөө миний энэ хийж байгаа дуунууд гарахаар л чиний мастер их гоё дуурах юм. Тэр дуу өстой гоё хийсэн байлээ, ингэсэн байлээ гэх тэрэн дээр их гоё урмын өгöd авч их өөрөөрөө бахархдаг. Гэхдээ бас болоогүй. Яагаад гэвэл би бас нөгөө өөрийгөө мэдээж хэрэг тоног төхөөрөмжийн хувьд сурлагын одоо яг энэ мэргэжлэр би бол аль биесээр сураагүй. Өөрийнхөө байгалийн тэр авьяасаараа YouTube-ээс хичээл үздэг ч юм уу тийм нэг багш баг байхгүй шахав. Өөрийнхөө яг л байгалийн авьяасаараа л гэх юм уу тийм. Манай аав ээж маань хөгжмийн хүмүүс байсан. Саксофон амуу аав тоглодог байсан. Тэгээд тэр сонсгол тий гол энэ мэргэжлийн гол зүйл бол сонсгол. Тэгээ мэдрэмжийн асуудалтай зүйлүүд энэ урлагийн яг энэ саунд инженер, дууны найруулагч гэдэг хүний зүйлд бол мэдрэмж их сайн байх хэрэгтэй. Дуучтайгаа их харьцаж мэдэрч дуулуулж тэрийг арт түмэнд дараа нь түгээхэд чихэнд сонсголонтой болгож цааш хүрэх миний үүрэг. Тийм учраас дуучид надад юмөө төлж манай студиээр өөрчлөлтөд мэдээж ирэг. Тэгэхээр мэдрэмжийн асуудал тэгээд одоо энэ дуу гаргаж байгаа тэрийг л юм болов уу гэж одоо би бодож байна. Та биен дээрээ биений хаал нэг хэсэгтээ шивэстэй юу? За би тэрийг өстой хүлээн зөвшөөрдөг. Одоо энэ эцэгхээс төрсөн энэ биеийг яг л энүүгээр нь буцаах хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй ингээд яг шивэстэй хүмүүс зөндөл хийдэг. Тэ энэ тэндээ ингээд шивэс хийцэн. Яг хүн хүний сонирхол би тэрийг уутгаагүй шүү. Хүн хүний сонирхол. Надад шивэс байхгүй. Таны багын нэр хоч ямар хочтойсэн бэ багада? Миний нэрийг яг жинхэнэ нэрийг Түм бар байхгүй юу? Тэгээд багаас тумбар гэдээ уугаар дуудсан. Надад хочол байхгүй. Тум яг буруу дуудаад байт юм л да манайд. За тумбартай яри. За тумбар дээр очие. Тэ. Түм барахгүй. Тэр нэр маань. Тэгэхээр одоо тэр л хочол байх. Манай нөгөө мөнхийрээ хамтлагийнхан маань болохоор Тууми гэж дууддаг байсан. Хамтлаг дуурчтаас. Манай дижиталынхан бас Тууми гэл Тумбак гэл янз янзөө манай урлагийнхан ч бас. Та үл үзэгдэгч болвол хэний гэрт очих вэ? Юу хийх вэ? Таны ингээ үл үзэгдэгч болгох чи. Тэгэх юм бол та хаана хэнийд очих вэ? Хаана очих вэ? Нэрэ хэнийд очих юм болоо? Ойл юм байна уу гэнтэй үл үзэгдэгч болчихвол. Таныг тэгэхээр очихыг чи хэн ч мэдэхгүй. Оцсон гэж хэн ч мэдэхгүй тэгэхээр. Тэгээд юм хийх юм байна тий үйлдэл очингуудлаа хийж болно. Таны дор. Таныг ингээд харагдахгүй болгоод нэг хүн дээр очоо гэд 2 цагийн хугацаа өгье. Гэхдээ би яг нэг багаас нэг NSYNC хамтлагийн Justin Timberlake гэдэг нөхөр байдаг да. Тэрний дууг их сонсох дуртай. Тэрний улаан фэн гэх юм уу одоо тий. Тэр нөхрийн л очих бах та. Түүнийг одоо 2 цаг яг юу хийх юм ингээ ажиглах. Та өөрийгөө жимстэй зөөрлөвөл ямар жимс байх вэ? Гүзээлцгэн. Би гүзээлцгэн дуртай болохоор одоо тэрийг л гэж бодъё да. Гүзэл өөрөө түүхч дуртай гоё. Тийм түүх нэг хөвчлөлтэй. Идэхэн гэхээсээ илүү гүзээлсэн түүхээр айгуу гоё штэ ингээд яг нэг хараа сайжирна гэж ярьдсан билээ хүмүүс. Тэгээд тонгоон би ч нэг сууж ажилтдаг болохоор чинь нуруу өвддөг. Тэр тал дээр энэ тэнд очихоор бас гүзээлсэн их түүх дуртай. Бүр цаг ажил болгож их түүх. Та ямар спортод дуртай вэ? Ширээний теннис. Тэгээд газрын теннис их сонирхолтой. Яг тоглож бол үзээгүй. Тэгээд бүр яг хичээлж явах гээд байгаа. Та хэр ааштай хүн бэ? Ааш тэгэл ааш хөдөлгүүл ямар ч хүн ааштай л байлгүй тийм ээ.
Ааштай нэг жоохон хаяа бас нэг жоохон бухимдах юм бүтэхгүй байх үед бас жоохон ааш гаргацдаг шүү. Найз манаас бах зарим нь. Гэхдээ нэг дандаа тэгээд байдгүй голцуул ер нь тэгээд энийгээ л явж байдаг шүү дээ. Одоо мэд хүмүүс нь мэдэх хөө. Таныхаар хүн чанар хүний мэс гэж юу вэ? Хүн чанар хүний мэс. Хүн чанартай байна гэдэг чинь л хамгийн энэ амьдралын гол зүйл шүү дээ. Одоо хүнийг одоо нөгөө нэг хоёулын ярьсан хайрлах те. Хайрлах халамж одоо тэр дотор хүн чанар чи хамгийн ихээр шингэж тэр хүнээ хайрлаж халамжилж цаашаага явна шүү дээ те. Хүний мэсгүй зан гаргах хүмүүс бас байдаг те. Тэр хэдийг бас шууд буруутгаж болохгүй. Яагаад тэр хүний мэсгүй зан гаргасан бас нэг цаанаа бас нэг шалтгаантай байдаг тий. Тэгэхээр болж игэл нэг энэ хоёрыг бас салгаж цаад нэг утгыг олж иж бас зөв үйлдэл хийсэн үү, буруу үйлдэл хийсэн үү тэрийг нь харж иж шүүх ах л та. Таны хобби юу их дуртай бай ер нь? Таны хобби гэвэл? Хобби би зам болохоор дугуй их ундаг. Дугуй унан найзуудтайгаа агаарт гарах их дуртай. Дээр гоё сууцгаах дуртай. Гэхдээ завдал нь их бага байд юм аа. Тэгээ суугаад байх тэгээд байх завдал нь их бага. Хөдөө явах дуртай. Жилдээ ямар ч хэлсэн 2-3 удаа хөдөө явчихдаг шүү. Танд тохиолдож байсан хөвгөлтэй түүхээсээ яриач гэвэл мартагддаггүй нэг хүнд нэг хөвгөлтэй түүх байдаг штэ. Багдаач тий. юм уу? Хөвгөлтэй түүх гэвэл манай нараа жоохно гэж хоёр найз байдیں۔ Тэднийх гадаана дахиад ижээд байсан. Яг байрны гадаа контейнер. Тэгээд бид нэг тэр дахиад чинь халгаагаар их яадаг. Халгаагаар хоолдог. Тэгээд тийм тасгийн овоо явж бид халгаа их түйдэг байсан. Тэгээд халгаагаар ингээ хөл ингээ битүү халгаанд түлэгддэг байсан. Тэгээд одоо нэг хөл рүү шээж явах зүвтлээ юм байсан. Одоо тэр хөлтэй санагдаж шүү дээ. Одоо гит өшөө зөндөө юм байгаа л та. Халгааг нэг хүрхээр амар шүү. Тий. Халгаанд бол түлэгдэж өссөн. Ирэх жил таны их хүсэн хүлээж байгаа зүйл ирэх жил. За, ирэх жил одоо энэ жил хийгээгүй бас нэг хэдэн ажлууд байсан юм аа. Тэр хэдийгээ гүйцэх баха. Одоо тэгээ ярьж бүртгэдэггүй гэж ярьдаг. Одоо тэгээд ямар ч хэлсэн байгаа ботцсон ажлууд бол их байгаа. Тэр хэдийгээ гүйцэндээ. Таны энэ жилийн амжилтаас хуваалцаач гэвэл энэ жилийн амжилт оо харин тэр манд гүйц чамжаагүй байгаа. Коронавигоос болоод энэ жил яг тийм баг тийм урлагийнх нэг бүгдийн ялангуяа тэгэл дуучид маань тайзан дээр гарахгүй болохоор чи студ entertainment production-ууд маань бас ажилгүй болчих мэдээж ирэх те тэр хэд маань бүгдийн л ер нь бол тэгээ 20 гэж байгаа юм шиг 2020 он харин бүгдийн л 20 ажилласан. Харин 2020 он тэгээ сонгуул нь болохоор тийм заваан тэгэл те яг урлагийн юу болох тэгэл ингээл тийм тэрийг хүмүүс бас харсан баха. За яг тийм энэ эрэхтэй юм яриад те хоёулаа ингэхээр тийм та таксинаас мөрж байсан уу? За стокгүй шүү ёо ямар юм бэ? Тийм уухах. Харин тэр нэг мөнгө өгсөн чинь нөгөө нэг хүмүүс андуураад нөгөө илүү мөнгө өгчтэй шүү дээ. Аха. Нөгөө нэг 5-ыг 10 болгож хардаг. Өгөөгөө 5,000 өгч жагаад 10-ыг өгчдөг ч юм уу те. Тэнгүүт л нөө та илүү ингээд андуураад өгчлөө гэж буцааж өгч ийсэн удаанууд зөндөө байгаа шүү. За манай нэвтрүүлгийн асуултнууд ер нь бол дуусж байна.
Тэгээд танаас сүүлийн 3 асуултаа асууя. Та хүүхэд байхдаа хилээ төмөрт нааж үзчихсэн үү? Хүүхэд байх яаж эргүүл цалгаж авч байсан бэ? Тэр наатаагүй маа минь тэр хүүтэнд байх юм мэдгүй. Ямар ч л ингэж үзчихсэн юм байна санаж байна. Хацраа үлдээж байсан уу? Хөлдөөж хацарч ихмэх бол байх шүү. Бид эдийн үед чинь бас л гоё тиймэрхүү юмуд байсан шүү. Царайлаг ядуу царай муутай баяны алийг нь сонгох вэ? Царайлаг ядуу. Царай муутай баян. Царай муутай ирнэ баян. Тийм хоёр сонголт байгаа юм уу? Энэ хоёроос алийг нь сонгох вэ? Царайлагын сонгочхоор царайгаар цайсуулахгүй гэж хэлсэн байгаа гэдэг. Яг миний одоо энэ чиний танаа нэвтрүүлгээр ороод ярьж байгаа гол нөгөө өнцөг маань хүн чанар те. Зөв л байх хэрэгтэй. Тэрийгээ сонгох хаа. Би одоо яг нэг царай маран дээр бол бас ярмааргүй байна. Хүн чанартай зөв байх, зөв амьдрах тэр тал руугаа л ах гэж бодож байна да. Зөв хүнээ сонгох гол одоо тэгэл та хувь тавиланд итгэдэг үү? Итгэнэ. Хувь тавиланд итгэнэ. Итгэл байж бас те цаашаага итгэл сэтгэлгүй бол тэгээд юм бас бүтэхгүй болоо да. За би танд комент уншаад өгье. Комментод ирсэн байна. За. Байгалмаа даваа самбуу төгсөө тумбар гэж хоёр мундаг залуу BT Records гинэ. Тийм. Манай одоо хамт надтай 14-5 жил ажиллаж байгаа бас хүн байна. Төгс Эрдэнэ, Жамин төгс Эрдэнэ одоо хүмүүсийн мэдхээр зэрэг нэмэх юм дээр тоглодог. Жамин жуугаан хүү төгс Эрдэнэ гэж залуутайгаа би 10-аад жил ажиллаж байна. Төгсөө мундаг залуу. Бид хоёр гар нийлж ажиллаад олон жил болж байгаа шүү дээ. Ари урлагийнхныг базаад байна уу? КК гинэ. Их гоё яриатай залуу юм аа. За баярлаа. Чадхаараа л ирж ин да гэдэг. Иймд орж үзэж байгаагүй болохоор. Булган жаргал өөрийн чинь сул тал гинэ. Сул тал гэвэл одоо хүнд үгүй гэж хэлж чаддгүй. Тэр л сул тал болчиход байгаа юм да. Чимэг тумбар одоо сингл авуу хүүхдээ хүмүүжүүлэхэд цаг гаргаж байна уу? Амжилт гэж байна. Гаргаж байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг тим яриа байдсан шүү дээ. Гэрт орж энэ болж гарч ир бол гэж л одоо тэгэл амьдэрч байна да. Доги урлагийнхныхаа саундын босс КК Макска сайн зүгээрээ. Нэвтрүүлэгт орсон ч ингээл байна. Жаргалан ааштай тэ ах үнэн. Бүрэг давгаар авчир амар ааштай л да. Манай эд цаашлуулж байхгүй найз дүүнэрлээ. Хүүгийн хундаа эмэгтэй хүний ямар зан айл таалагддаг вэ? Төлөв даруу тэгээд мэдээж хэрэг эмэгтэй хүн яг өөрийн гэсэн үүргээ ухамсарлаж биелүүлэх хэрэгтэй гэж боддог. Хүний хань хүн одоо тийм эмэгтэй хүн болсондоо ер нь л тэгээд зөвлөх гэдэг одоо үгээ дахиад хэлье да. Зөвл байх тийм үнэн шударга байх нь л зөв гэж бодож шүү дээ. Баатар Жавын Батбаяр хүүе таньдаг анх байна штэ. Төрнийг дээр лаг ах штэ. Хоол амир хитдэг жаахан турчаа юу гинэ. Наач надаас ах манай баяр ах байна. Гант тулга вав төрнийг дээр сунааж үзүүлээч гэгэг жок гинэ. Удахгүй бичлэгээ оруулнаа. Та нарт үзүүлнэ.
жаргалан хамаг Монгол төсөл хэрэгжүүлэх үү гэж байна. Хамаг Монгол төсөл 2 явах баха. Ерөнхийдөө бол Жавхлан гэдэг хүний удирдлагын дор бидэд тэр төслийг дахиж эхлүүлэх үгүйгээ ярилцах хэрэгтэй байгаа. Сая бидэд нэр сонноос Чингисийн одон хамаг Монгол төсөл өгөхгүйд шинэ дүр нь гарцсан байлээ. Тэгээд корона 16-нд бидэд яах байсан чинь 11-нд корона гарцсан шүү дээ. 11 сарын. Тэгээд бүх карантин яагаад тэр цуцлагдсан уу, хойшилсан уу бидэд бас тэр талаараас сайн дуулаагүй байна. Манай хамаг Монгол төслийг их том урмаар тэтгэсэнд их баярлсан бидэд. Тэгтээ бидэд яг цар тахлын үед бол мэдээж тэрийг авъя барья гэдэг ингээд байхгүй юм тодорхой. Мэдээж бүх нэг ойлгож байгаа юм чинь. Тэгээ энэ дата бид хойшлогдсон болов нэг бол цуцлагдсан болов аль ч үр дүнгийн бидэд хүлээж авна. Цааш явна гэхдээ бол явна. Бибэ бэлгүүн ах гинэ. Палашин бибэ дүүнаа. Сайн уу ахын даа. Мэри Марл 20 насны савнд гой болсон байна лээ гэж байна. Манай эс дөрвийн гой дуу хийж илээ. Бибэ бэлгүүн хэдэн настай вэ? Хэн бэ? Би юу? Бибэ бэлгүүн аха. Та. Би одоо өхөр жилтэй. Насаа хэлэхгүй. Өхөр жил. За тэгээ өөрсдөө бодоо. Нэвчэд маа бат хахаа хилээ наасан байх нь гэх. Зэ тэрийг үзье. Баатар Жавын Батбаяр ах одоо ч хүүхдээрээ штэ байнга л хилээ төмөрт наач байдаг гэнэ. Нэргүй Наран баяр халгаа гэд буруу юм ярьлаа да. За наач яг тэр хамт байсан нөхөр шүү. Тийм үү. Зөрөн хорол Баатар Жав амжилт шүү мөнгнөө өөрийгөө царайлаг гэж боддгоо гэж байна. Царайлаг гэж боддгоо. Хүн болгон л ер нь баг өөрийгөө царайлаг гэж боддог байлгүй дээ. Тийм шүү дээ. Хүн бол өөрийгөө бодоод хэрэггүй шүү дээ. Дандаа л яа тийм. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Яа. Сүхбаатар цээ хэр ууртай вэ гэж байна. Гайгүй. Гэхдээ уурлах юм дээр булчимгүй юм дээр бол уурлахгүй яах вэ? Цэцэг тэгвэл би дуу бичүүлье. Болно. Одношка амжилт хүсье найзаа. Гэлалаа одно. Даваад орж амжилт хүсье та урлагийн бурхан шүү гэгээ. Ямар томор гэлалаа. Марал үжим пен шүү яа зэвүү ахта гэгээ. Бүрэл дагвар авчир таныг шүтэж явдаг шүү ахаа. Манай хөөрхөн ах хоол ундаа сайн идэж байгаарэ гэж байна. Баярлаа авчраа. Хулан ганц хөгжилтэй юм аа та нэрээ саваач наа. Гамболд Бат Эрдэнэ өө жаахан хүүхэд байсан байна штэ ахаа гэд байсан чинь гинэ. Бүрэл авгаар авчир уухаараа амар атмаа ах шүү. Яа на тэрийг хүртэл. За. Сан мөн хүүе миний краш байна штэ гинэ. За. Хүний краш болсон л юу? Хүний краш болсон л явж байгаа юм. Тийм байна. Сүхбаатар цээ шүтлэгтэй юу гэж байна. Шүтлэгтэй. Тэнгэр газраа шүтнэ. Өвгдээ шүтнэ. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Өмнө нь бол ингээд нэвтрүүлгийн үүдэд нэг ярилцлага өгдөггүй юм шиг байлээ өөрөө тий. Тийм ер нь анх удаа ингэж тайвд орж байна. Манай урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Гэлалаа та бүхний ажил хөдөлмөрт амжилт хүсье.
гоё хөгжөөж чадаагүй байх. Гэхдээ яг хөө мэдээж хэрэг үнэн хэлэх хэрэгтэй тий хүн. Тэгээ та бүхний ажил амжилт хүсье. Энэ цар тахал хурдан дуусаад бүгд сайхан дордороо буцаад ажилдаа ороод бүх юм эндээ хурдан ороосоо л гэж одоо ерөөдөө. Нэг айгүй сонирхолтой асуулт байна. Мөнгөнөө өөрийгөө Холливуд нэг кино жүжигчнэр төсөөлвөл гинэ. Тэхийн болоо. Анжелина Жоли юу? Брэд Питт ч гэхээр хүмүүс орох гэдэг. Хайртай жүжигчнэл хэлээ дээ одоо Брэд Питт л та. За баярлалаа. Танд ингээд сүүлийн минутыг танд үлдээе. Залуучуудаа хандаж уриалах зүйл байна уу? Танд хандаж хэлэх үү? За залуучуудаа гэлтгүй ер нь тэгэл бүхэл хүмүүстэй зориулж тэгэл хөдөлмөрч байгаараа хүнд тусархаг байгаараа тэ нэг гой хүндлээрээ одооны залуучууд тэгэл өөрөөсөө дээш ах дүүнрээ бол ахмад настай хүмүүсээ бол их хүндэтгэлгүй харьцдаг юм шиг санагддаг. Үнтэй ямар ч хэлсэн гоё харьцах тэгэл цаашаага ойлон үүснэ шүү дээ. Түүнээс ер нь л тэгээд хөдөлгөөнтэй байгаарай л гэж хэлмээр энэ залуучуудаа. Бити хойш суугаараа өнөөдөр хийчих юмыг маргааш гэж бити хойшлуулаарай. Тэгээд бидний эрүүл их хүсье, эрүүл байх. Тэгэл бусчинтайгээ сайхан болчихно дөө. Танд ажлын амжилт хүсье. Маска зүүн зүгээрээ. За баярлалаа. За баярлалаа. За